Манай гочоо миний шив одоо сайхан театр хоолойтой оюутан байсан. Өнөөдрийг хүртэл олон уран бүтээлийг ард түмэндээ хүргээд үнэлэгдээд явж байгаа дүүд бас баяр хүрмээр байна. Өөрөө хувьд бас их хөдөлмөрч, их дайчин, шаргуу ийм залуу байгаа. За намайг Лавгийн Доржигчоо гэдэг Төв аймгийн Бүрэн суманд айлын том хүү бол төрсөн. Дуучин болох хүсэл маань одоо л анх сумынхаа соёлын төвийн тайзан дээр дууснаас эхэлж байсан. Эрхэм сонсогч та бүхэн Монгол улсын урлагийн гавьж төлтөн тогтхийн сэр удын хөгжим Ямбугийн Баямгийн шүлэг хайрын их шилэн дуг хүлээн аван сонсож байна. Залуу дуучин Лавгийн Доржигчоо. Сайхан цасаарханд манарт лавханд нэвсэл сарна. Хөвтөл байна чи. Гэгцүлмэсэн хазай унаши. Гэгэл хэн бодолд минь. Гин хэн ургах юмаа. За миний хамгийн анхны уран бүтээл бол Бүсгүй номер гэдэг. Манай Найдан содын инкубатор гэдэг манай Төв аймгийн Бүрэн сумын нутгийн ах яруу найрагч. Надад дууны шүлэг үзүүлээд энэ их аятайхан дууны шүлэг байгаа яхаа гэж энэ гоё дуу болно шүү. Тэгээд тэр дууны шүлгийг барьж ирээд болдоотой ярилцаад нэг ийм дууны шүлэг байна нэ тэр энийг өгшөө нэг аятайхан дуу болчихвол яаж юм энэ гэдэг. Тэгээд би баяргоо тэр аяын хийлэгч их гоё болж их гоё юм байна гэх. Тэгээд нөгөөдхөө авч яваад аранзаахтаар аваач фонограмыг хийлгүүлж ирсэн. За тухайн үед бол бас их гоё тийм орчин үеийг их гоё донжтой одоо орны сонсохоор их гоё санагддаг. Клип фитнесийг бол одоо бүгдийг манай болдоо найзыгаа дэмжиж байгаа гэж. Одоо зардал урсгал зардал мал бүгдийн л тэгэл малда би саунд продакшнаас гараал ингээл хийгдэжсэн. Дууныхаа клипийг хийгээд тэгээд нэг 2 3 телевизэд өгөөд алчангаар нэлээд гарсан юм шиг байгаа. Тэгээ хөдөө бас нэг 100-ийнхаа амрал дээр ирсэн байсан чил. Гоё дуу хийсэн байлаа. Гоё дуу байлаа гээл нутгийн ах эгч нар сайхан дуулж шүү нутгийн дүү өдр энэ тэрэ гээл. Тэгэл тэндээс маш их урам зориг аваад тэгэл за би бол уран бүтээл бол маш сайн хийх хэрэгтэй юм байна гэдэг ирч хүчийг бол тэндээс авсан. Үе тэнгийн дуучин найзуудаасаа жаахан хожимдож өөрийнхөө уран бүтээлийг олон түргснэн Доржигчоогийн нэрлэхүү гэхүү эсвэл өөрийгөө арай болоогүй байна гэж дүгнсэн шалтгаан байсан билээ. Тэр өнгөрсөн хугацаанд найзуудынхаа аялан тоглолтод хамт явж ая дууга хүргэж байжээ. Манай гочоо бол асан манай Чинбаяр, Болд, Найдан Дорж гэл ингээд чулуун чимэг гэл сайхан залуу дуучтай их ойр дотн ажилладаг. Тэднийхээ продюсераар ажилладаг бас ийм залуу байгаа. Ер нь бол хүний уран бүтээлийн одоо найзуудынхаа уран бүтээлийн тайлан цэнгүүнийг зохион байгуулах тал дээр маш олон жил ажилласан ийм сайхан уран бүтээлч байгаа. Лавгийн Доржигчоо гэж энэ залууг уран бүтээлч гэхээсээ илүү хувь хүнийх нь хувьд мэднэ. Яагаад тэгэхээр бид нар хураа ах дүүнэр нэг нутаг соёл урлагийн их сургуулийг одоо дөрвийн дулаач мэргэжлээр төгсөөд өнөөдрийг хүртэл чамгүй олон уран бүтээлийг тойрвож цогцгооснаас ард түмэндээ бас хүргээд үнэлэгдээд явж байгаа дүүд бас баяр хүрмээр байна. 2011 онд би анхных уран бүтээл санахгүй юм тоглолтоо Монгол хөргөн тэгээд 21 аймгийг тойроход очоод дуу маань 21 аймгаар надтай зүг аялан тоглолтоор нэг тоглолтод оролцоод ингэж явж ийсаа. Тэгээд одоо тэр цагаас хойш одоо 10 жилийн хугацаанд очоод дуу маань бас баггүй бас уран бүтээл хийсэн байна. Өөрөө хувьд бол бас их хөдөлмөрч, их дайчин, шаргуу ийм залуу байгаа. Тэгээд Эрдэнэ цэцэг ветерийн хамтарсан сэтгэлийн үг тоглолтын дээр бол ветерийн одоо менежерээр манай Доржигчоо маань ажиллаж байсан. Цаг нарыг их сайн барьдаг. Нэг зүтгэсэн уран бүтээлийн араас бол их ууггүй түүнийг уран бүтээл юм болгох гэж их зүтгэж ингэж явдаг ийм хөдөлмөрч шаргуу дайчин ийм чанартай тосрохоо хүн тодлаа хилдэг уран бүтээл сэтгэлгээтэй гэдэг ингээд тэр болгон уран бүтээлч хүнд бол бас байх их давуу сайхан чанарууд бол манай Доржигчоод бас байдаг. Монголд ард түмнийхээ хайр талархлыг хүлээсэн олон сайхан дуучид араараасаа төрөн гарч байгаа. Гэвч өндөр босготой урлагийн ертөнцид хөл тавин уран бүтээл тойрох амаргүй бэрх давааг
Төв аймгийн бүрэн сумын харьяат дорж очоо хэрхэн туулсан бол? За одоо бүгдээрээ Төв аймгийн бүрэн суманд ирсэн байна. Яалчгүй одоо хүүхэд нас, бага нас бол энэ суман дээр тоглож энэ суманд бол өссөн. Манай дорж очоо бол манай бүрэн сумын сургуулийн маань одоо шилдэг сурагч байлаа. Аливаа ажилд идэвхтэй сайн оролцдог. Ялангуяа бас урлагийн талын авьяастай ийм хүүхэд байсан. Хамгийн анх үйл би 5 дахь ангидаа урлагийн үзлэгт ороод томооги өссөн танхил насанда минь гэд энэ дуу дуулж би анхын тайзан дээр дуулж ирсэн. Дуу дуулах энэ одоо дуучин болох хамгийн ихний одоо суур гарааг тавьж өгсөн бол соёлын төвийн эрхлэгч хийж байгаад одоо тэтгэвртэй гарчсан шарагч маань байна. Тэгээд хөгжмийн багш Тулгаах хоёр маань бол яалчгүй одоо миний багын одоо багш нар маань тэгээд тэр хоёртаа бас их баярлж явдгаа гэдгээ бас хэлмээр байна. Манай соёлын төв бол одоо дууны дугуйлан хичээллүүлдэг байлаа. Тэгээ манай доржч бол өөрөө одоо гүйж ирж биднээс ингэж өөрийгөө бүртгүүлээд тэгээд одоо соёлын төвийн урлаг уран сайхны ажилд их идэвхтэй оролцдог ийм хүүхэд байсан. Хичээлээсээ тараад би шууд соёлын төв дээр ирээд тэгээд Тулгаах нөгөө Ямаха хөгжмөөр ингээд ая бичээд Бүх панограмыг бичиж өгчөөд намайг эртэл ингээд дуугаа дуулаад яг ингээд сонсоод ингэж энэ там болгосон байх шүү гэдэг. Ингээ гараа өвчтэй. Тэгээд нөгөө цаанд яваад ирэх хооронд би яг энэ энд өөрөө өөртөө тэгэл тайзан дээр дуулаад тийм байсан. Тэгээд одоо ингээд бас бодохоор их сайхан байна. Дуучин болох хүсэл мөрөөдөлтэй хүүгийн анхны тайз сумын соёлын төв. Анхны сонсогчид нь сургуулийн сурагч багш нар байлаа. Тэрээр нутгаасаа дуучин болох том зорилго өөртөлөн Улаанбаатар хот руу явж соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид амжилттай эсэж оржээ. Намайг сонгож авсан багш маань ардын жүжигчин Аюур заны долгор гэдэг багш маань сонгож авсан. Очоо маань өөрөө хоолой цар хүрээх өргөнтэй, тийм ойлгомжтой темпертэй, тийм сайхан хоолойтой хүү бас оюутан байхдаа ч нэг тийм олон нийтийн ажил нийлэн тийм идэвхтэй хөвгт байсан л да. Оюутан цаг бол ер нь тэгээд бас нэг адраматай их эвгүй өнгөрсөн шүү дээ. Өдлөнтэй тэгээд их гоё. Болдоотой танилцахад болдоо намайг өмөрт танилцж байсан. Тэгээд манай Бахаат гэдээ одоо бас залуу байгаа. Бас яг уран бүтээл хийгээ явж байгаа. Тэгээд Бахаат одоо манай дээдлийн ангийн курсын ах. Лаг өндөр үетэй нэг ингээд нэг залуу ирсэн ээ. Тэр ангиас нэг стка аваад ирдээ гэдэг. Би яг өөдөөс нь жоо бэдэлдсэн чинь яасан том хүүхдүү мөхтөө гэж намайг чинь тэгэл хоёул ийшээ орох уу гэдэг. Тэгэхээр би Бахаатыг хоёул 0 орчий гэдэг Бахаатыг дагуулад тэгсэн ардаас болдоо орж ирээд. Тэгээд нөгөө намайг өмөөрөөд ингээд болиулаад ингээд салгасан болдоотойгоо танилцаад. Тэгээд танилцсанаас хойш бол би байнга л цуг байдаг байсан. Болдоо оюутны хотгонд оюутны байр түрээсэлдэг. Би хажуу талд нь Суйсын оюутны байранд байдаг оюутнууд. Тэгээд өрөөндөө өвтч бол болдороо залгахаар манайх руу ороод ирж өгшөө сайхан бууз шиг инжиж тэгэл. Хүнс бол айгүй их ирдэг. Болдоогийн чи ерөөс ингээд нэг шуудаагаараа бууз ирэн шуудаагаараа боорцог ирэн одоо тэр бол одоо манай оюумагчийн маань хийж өгж явуулдаг байсан хүнс. Тэгээд оюумагчийн тэр Эрдэнтээс хийж өгж явуулсан бууцыг бол одоо манай үеийн дуучид бол бүгд идсэн дээ. Тэгээ болж боломжтой хоёрын жаргалтай айл манай ах элби хос орчлон тэр хугацаанд хийсэн уран бүтээлтэй салшгүй холбоотой. Би бол тэднийд бол бас амьдарч байсан. Одоо бол болж боломжтой хоёрын тухай бол би бол өөрөө нэг хөл юм ярмарг байна. Мэргэжил нэг, зориг мөрөөдөл нэг, оюутан цагийн андуудын өмнөө тавьсан зориг биелээ олж ард түмний хайртай олон уран бүтээлүүд төрсний дотор дуучин Доржгочоогийн хатан гоо цомгийн дуунууд ч багтаж байгаа юм. Би бол жоохон дууны үгийг бол маш их тийм бод хардаг. Ялангуяа бол ер нь бол эмэгтэй хүн хайр сэтгэл дуулах. Тэгээд дээрэс нь ээжийн тухай, аавын тухай дууны үгийг бол маш их харах хэрэгтэй гэж. Дууны үг гэдэг бол өөрөө нөгөө хүчтэй зүйл юм болов уу гэж боддог. Тийм байнга дуулж өгдөг, маань тарин мэт болж уншигдж өгдөг гэж үздэг учраас. Очоо маань уран бүтээл хийх болгондоо за энэ шүлэг ямар байна, энэ аялгау яах вэ гэдэг одоо ер нь бол их тийм одоо нягт ингэж одоо уран бүтээлдээ хандж байгаа. 2005 онд Баян мөнхөд хоёрын бичиж байсан хайрын ихшгэлэн гэдэг нэртэй энэ дуу зул манай Доржгочоо сэргээж дуулсан байгаа юм. Бас их өвөрмөц дуулсан бусад одоо дагалдах бүтээлүүд нь бас хийгдээд түмэн олондоо бас сайхан хүрээд ингээд явж байгаа.
уран бүтээлчний хувьд би их баяртай байгаа. Таврын хэнцэр цэцгэс шиний төдөргөх юм аа. Хатангоо тэгэл хатангоогийн араас чинь миний сайхан аав, уран хайр, дэлхийд ганцхан Монгол наадам. Тэгэл ер нь уран бүтээлүүд араас хөвөрж гисэндээ. CD-г гаргасан. Төв аймаг дээр CD-ний өдөрлөг гээд бас Монгол Дуурахдын театртаа тоглолт хийсэн. Аймгийнхаа театрт бас анхудаа өөрийнхөө бие даасан тоглолтыг тавьсан. Хатангоо гэдэг цомгоо яагаад нэрлэх болов гэхээр шүү дээ. Ийм учиртай. Манай эхнэр чинь бол айгүй тийм сайхан урт үстэй. Тэгэл манай найзууд тэгдэг. Гэхдээ чи нэрээ тэр хатангоо дуун дээр гардаг шиг хатангоо өсгөө болоод авцсан шүү гэж намайг тэгдэг. Тэгээд би анхныхаа уран бүтээлийн цомгийг бол хатангоо гэж нэрлэнэ гэдэг бодлыг бол анх тэндээс авч ирсэн. Дууны үг хүчтэй гэдэг шиг тэгэл яг миний дуун дээр гардаг шиг эмэгтэй хүн ирсэн юм уу гэж боддог шүү дээ. Дорж гочоо эхнэртэйгээ Төв аймгийн залуучуудын холбооны шинэ жилдээр танилцж байжээ. Тэр үед нэг сумын бүсгүйгээ олж дурласнаа дараа нь мэджээ. Анх хараад дурлж ирсэг. Тэгээд ер нь тэр орооно бас их бодоод энэ бас л яг л энэ миний л эхнэр болох хүн гэж би бодож байсан. Нэг уулзаал ингээд үерхээчгүй би тэр чинь үерхээгүй ингээд уулзаал ингээд уцаар ирээл ингээд яваал байгаа. Тэгэл явж байгаад Төв аймагт шинэ жил гарах гэж хахад гээд нэг юм орглон дарс марс тэгээд нэг юм виски аваач тавьсан. Төв аймгийн тэр одонтой хөтөл төр анх эхнэрийгээ үерхийгээд гуйж ирсэн тэгсэн манай эхнэр надад би сайн найз хүн байхын тулд хичээе гэж хэлээ. Тэгээд би тэр үерхжсэн. Нэг өдөр над руу утцсан та Цэрлам эмчийг таних уу гэдэг 7 жил байсан манай бүрэн суманд. Тань гэ би тэгвэл тэдний тэр нэг охинтой сууж байгаа гэж ахны баярлж ирсэн. Үгүй яах вэ хөөгийн бас хоёр заяа юмтай бас цаанаас мэддэг бас харддаг юм байна гэж бодоод тийм сайхан хүний охинтой ханаас нь би их баярлдаг. Ачиг хараад бүр баярлалаа. Тэгээ одоо нэг өөр харна гэж одоо асраал тэгээ сууж байна. Хүн болгоны ээж хүн хүүхдтэй л их сайхан л харагддаг. Гэхдээ миний ээж бол надтай бол маш их сайхан мундаг ээж. Би тэр хоёр хүүхдийнхээ хувьд бол хүний дээтэй хүн болгож юугаарч дутахгүй өсгсөн. Өдий зэрэгт амжилттай яваа. Бол одоо яалчгүй бол энэ миний ээжтэй бол би одоо холбоотой ээжтэй маш их хайртай гэж. Ер нь л их багадаа өнчирсэн. Тэгээ би бол ер нь нөгөө аагүй ахын зовлонг бол сайн мэддэг. Автагаа яг таарсан хамгийн сүүлийн надад хэлсэн захиас нь ч байсан юм уу? Хамгийн сүүлийн удаа бол таарснаа бол би сандгийн дээр аав гэрээсээ гараад л адуундаа явах гээд ирж байсан. Би урдлын айлаас гараад гэрлүүгөө явж байсан. Тэгээд за би ингээ адуундаа явчаад ирээ. Гэрээ одоо ингээд сайн захиад байж байгаараа гэл нэг тиймэрхүү үг хэлжсэн шиг санагддаг юм. Миний үчин 5 настай үлдсэн. Баг нь болохоор 3 настай. Тэг үлж бодвол хэцүү л байсан л та. Тэгээд өрх толгойслол 2 хүүхдээ өсгөх гээл ажил хийгээл тэгээд 2 хүүхдтэйгээ амьдрал өдөрөдөл явж байгаа юм да. Тэгэл тэрнээс хойш ээж ер нь бол сумын төв дээр ажил хийгээл одоо дүү тэрийг хүний дайтай явуулчих гээл өдий болтол. Одоо энэ сумынхаа захиргаанд одоо ер нь ажил хийсээр л байгаа. Хайртай аавгаа алдаж хагасцын зовлон биеэрээ мэдэрч өссөн Дорж гочоо хандивын тоглолтод цаг заваа гарган оролцож бүр санаачлан зохион байгуулж байсан удаач бий. Түүний сумын дунд сургуулийн найз нь 2017 онд Дорж гочоотой уулзсан хүүхдийнх нь бие муу эмчилгээ хийх мөнгө хэрэгтэй байгаа талаар дуулгажээ. Энэ үед тэрээр найз нь хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэсэн амлалтандаа хүсэн байна. Танай гэр бүл найз нь тусалъя гэд тэгээд одоо миний охины хандивын тоглолтыг өндөр түвшин зохион байгуулж өгсөн. Одоо манай гэр бүлийн хувьд хамгийн их талархаж явдаг хүний нэг манай найз гочоо юм байна. Тэрнээс хойш одоо яг 2 жилийн хойно дээр одоо ирж байна да. Энэ хугацаанд одоо охин маань сонсдог болсон, ярьж чаддаг боллоо. Аав ээжигээ дуудаж байна. Ойр зургийн үгнүүд хэлж байна. Одоо гэр бүлд одоо баяр баясгалан улам нэмсээр л байгаа. Тэр болгоны маань үр дүн ач хавь явах юм бол
30-оор найздаа баярлж явдаг. Дуучин лавгийн дорж очоо хатангоо тоглолт. Дорж очоо баггүй цаг хугацааны хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээ бусдад хүргэж хатангоо тоглолтоо хийх гээд асар их хариуцлагын өмнө ийхүү тулж иржээ. За ер нь бол Болдоо Чимбаяр найданд орж 30-аад энэд маань нэг үе штэ. Бусад найзуудынхаа дунд бол одоо тоглолт уран бүтээлд нь бол их юм болгонд нэг оролцож явдаг. Ер нь тэгж анзаарагддаг. Одоо бол 30-аад маань тоглолт бол хэдий одоо энэ эдээс оройтч хийж байгаа ч гэсэн анхны тоглолт гэдэг утгаараа бас одоо нэлээд сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Би одоо уулзах тааландаа чи одоо хизээ наад уран бүтээл хийгээд өөрөө нэг уран бүтээл рүү ороочтой чи гээд гэсэн. Тэгээд бас сүүлд нэг хідэн сайхан дуугаа сонсгосон. Одоо миний хөө дуулах болж шүү. Одоо ингээд хүний чинь бас хоолой юм чинь бас дандаа ингээд хэвээрээ байдаггүй. Нэртэй сайхан байгаа дээр хүн сайхан дуулах хэрэгтэй юм шүү гэдэг хэлсэн. Тэгээд анхныхаа тоглолтыг хийх гэж байгаад багш минь хоёрт баяртай байна. Дорж очоо бол өөрийн гэсэн онцлогтой байгаа зүйлдээ ч гэсэн энгийн амьдрал дээрээ ч гэсэн одоо хайтай залуу түмэн туслах, түмний төлөө сэтгэл зүрхээ зориулах, амдынхаа төлөө, найзынхаа төлөө, ах нарынхаа төлөө өөрийгөө одоо жинхэнэ илээж тэд нөгөө хүний хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ гэсэн ийм зарчмыг агуулж явдаг ийм сайхан сэтгэлтэй залуу. Тэгээ нөгөө монголчууд ярьдаг даа сайхан сэтгэлийн үзүүрт одоо шар тус байдгаа гэж. Түмний төлөө сэтгэл зүрхээ зориулж явдаг хүний бол өөрийнх нь одоо үйл хэрэг бол амжилттай сайхан бүтнэ гэж ингэж боддог. Тэгээ би ингээл энэ хараад хад бол одоо би саунд продакшнтай бол одоо манай 30 мөр одоо олон уран бүтээл дээр одоо хамтарч олон хүний олон дуучдын уран бүтээл дээр одоо артлын яхна албанд ингэж арын албанд ингэж зүтгэж одоо олон уран бүтээлийн ард гарсан байх гэж би ингэж бодож байгаа. Тэр хандлагаараа тэр одоо утгаараа ингэж өөрийнхөө уран бүтээлд одоо бүр сайхан гэдэг бүр нягт сайхан одоо хандах байхаа. Энэ уран бүтээлийн тоглолт бол үнэхээр одоо үнэхээр сайхан чанартай тийм бас нэг зохион байгуулалтын нэг өөр төвшөнд хийгдэх болов гэж би ингэж харж байгаа. Тэгээд одоо хүмүүс намайг гэх чи одоо маш олон тоглолтын ард ингээ ажилласан, маш олон тоглолт зохион байгуулж ирсэн. Чамд бол одоо бас ингээд дуршлага бас зөндөө байгаа. Чи өөрийнхөө тоглолтыг хийхээр болоод чамд бол одоо мэдэхгүй юм байхгүй байгаа зү асуудал бол гайгүй байгаа зү гэдэг. Тэгдгийн мэдээд байгаа боловч ингээд яах гээд байгаа юм мэдэхгүй ингээд яваад байгаа. Тэгтээ бол миний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар би саунд продакшн, дунд урд продакшн гэдэг хоёр шоу урлагийн бас нэлээд хоёр том продакшн ажиллаж байна. За тэгээд ерөнхий ивент тэтгэгчээр Odd Development гэдэг компани орж ирсэн. Тэгээд одоо миний тоглолтыг зохион байгуулж байгаа, тоглолтын маань ард ажиллаж байгаа, миний тоглолтод тусалж байгаа ах эгч нар, найз нөхөд, хамаатан садан та одоо бүхэл хүмүүстээ баярлж байгаа гэдгээ бас хэлье. Өөрийнхөө одоо тэгээ тайлан тоглолтод амжилт хүсье ээж нь одоо үүдээ хайртай шүү. 2019 оны одоо 4-р сарын 8-нд болох Дорж очоод үеийнхээ хатангоо тоглолтод орилон заатахыг хүндэтгэн урьж байна. Миний одоо шавийн ертөнцтэй тэр цаг мөчтөр хамтдаа нэгэн үтчийг хичүүлж өнгөрүүлээрэй. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээ өшөө илүүг бас хийгээрэй. Тэгээд ямар ч найз нь болно. Одоо энэ тоглолтод нь одоо чадчих чинээгээр одоо тэгээд Google сайхан болгоод дуусна да. Сэтгэл алдуул зүрх бодогдолгаа хөрхрээ асгарах хархан гэцэгэн хүсэл бадраж хайр төрүүлдэг. Хайр хаанаас эхлэлтэй юм бэ? Эхийн хэвлэл бүрэлдэж, ээжийн хайранд бөөсөлөгдөж, эр хүн болохдоо эмэгтэй хүнийг хүндэтгэн хайрлахыг ээжээсээ суралцсан. Хайр ингэж л эхэлсэн. Ухаарлал хаанаас эхэлтэй юм бэ? Эрдэмт багшийнхаа сургаалыг сонсож, хорвоог танихад энэ орчлонд эмэгтэйчүүдийн аж гавьяа ямар ихийг олж мэдсэн. Ухаарлал ингэж эхэлсэн. Дурлал хаанаас эхэлтэй юм бэ? Хан хорвоогийн хатууг зөөлрүүлж өсгүй хүнд нүд унгаж, хүрэн зүрх лугшин хүчтэй цохилоход би баясал мэдэрсэн. Дурлал ингэж л эхэлсэн.
хайр бэлэгдэж энэ амьдралыг утга учир аз жаргалтай болгодог хорвоог уяраасан хатан гоо бүсгүйчүүдээ магтан дуулъя.